2.5 бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт инх жаргалын инх заяа Way Academy-ийн үүсгэн байгуулагч мастер багш хүрэлцэн ирсэн байна. Тэгээд танд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ өдрийн минь төргий. Өдрийн минь те. Өрсөнд баярлалаа. За баярлалаа. Бид өнөөдөр бизнес эдийн засгийн нэвтрүүлгээрээ бизнес бүтээмж орлого руу яаж хөтэлдэг юм бэ? Энэ талаараа энэ сэдвийн дагуу ярилцахаар таныг өрсөн байгаа. Учир нь бид бол одоо ингээд за бизнес эрхэлдэг хувь иргэн аж ахуйн нэгж альж байгууллагуудад бол одоо бизнесээ маш олон хүнтэй одоо цалин өндөртэй эсвэл одоо маркетингэд маш их зардал гаргасан ч гэдэг юм уу. Үйл ажиллагаа тодорхой хэмжээнд ингээл заасан хурдан томрохын тулд ашигтай борлуулалтаа өсгөхийн тулд ингээл зардал ихтэй ингээл ажиллагаа явуулсан газрууд байдаг л да. Зарим нэг нь бол одоо иргэн тойронд байдаг шүү дээ. Ганц нэг хүмүүс за 20 30 жил би нэг юм хийгээл байгаад идэг. Тэр нэг одоо бүтээмжтэй байгаа мó бизнес ашиг орлого нэмэгдэж байгаа үг нь мэддэхгүй хэрэглээгээ хангаад ч юм ингээл байгаад идэг. Гэтэл бид бол өсөн дэвчих хэрэгтэй байна. Бизнес гэдэг өөрөө тэр чигээрээ хурдцтай бас ашигтай, өр ашигтай, өгөөчтэй, өсөлттэй ингэж байж хувийн болон одоо улс орны эдийн засагт одоо чухал үүрэг гүйцэтгэх баха гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр таны хувьд бол ер нь энэ бүтээмж гэж ер нь юу яриад байна? Одоо энэ бизнес дэх бүтээмж өснө гэдэг чинь юу яриад байна? Мэдээж хэрэг саяных шиг одоо ийм байдалтай бол байгаад байвал нэг бүтээмжтэй байж чадахгүй хаа гэж бодоод байгаа юм. Энэ талаар эхэлж ярих уу? За. Яг миний хувьд бол бүтээмж гэдэг нь өөрт байгаа нөөцөө зарцуулаад эргүүлээд ямар үнцийг бүтээж юм бэ гэдэг тухай болов гэж хардаг. Тэгээ хувь хүн дээрч тэр бизнес дээрч тэр бид нар чинь тодорхой хэмжээний нөөцтэй шүү дээ, тий. Хязгаарлагдмал нөөцтэй. Тухайлбал одоо бизнес дээр бол цаг, за санхүү, тэгэл хүний нөөц гэл гол нөөцүүд байж идэг. Хувьч мөн ялгаагүй шүү дээ. Мэдлэгийн нөөц, цагийн нөөц гэлтэй. Эдгээр нөөцүүдэд өгж байгаа хугацаанд хэр зэрэг зөв зарцуулж байгаа юм бэ? Эргүүлээд тэрнийхээ хариуд ямар одоо үнцийг бүтээж байгаа гэдгээр нь л одоо бүтээмжийг ойлгох та. Тэгэхээр үнцийн бүтээн, бизнест үнцийн бүтээн гэдэг чинь өөрөө одоо хамгийн чухал. Тэгтээ бүтээмж гэдэг бол одоо юу гэмдэ 10 20 хүнтэй байжгаад нэг жижиг бизнес нэг хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх газар ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд нэг 10 20 хүнтэй одоо юу гэдэг маркетингээл том зардал гаргасан одоо тэгэл нэг дэлгүүр юу түрээс гэдэг юм ингээд зардлаад тэгэл ажиллаад байвал би бол бас тэр бүтээмжгүй байгаад байна л гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгээд бүтээмжийг бол ерөөсөө одоо манай бүр хувь иргэн аж ахуй нэгж одоо юу гэдэг бүхэл бизнес эрхлэгчид энийг бол одоо маш чухал тооцож хүлээж авах ёстой юм шиг санагдаад идэгий. Энийг тэгээд хэрэгжүүлж одоо бүтээмж гэхлээр зэрэг одоо манайхан ч нэг сүртэй одоо ер нь бид нар ингээд нэг эдийн засгийн ч юм уу бизнесийн юм ярихаар томор хүлээж аваад байдаг л да. За энэ нэг онлайн нэг юм хин тэрэгтэй ингэж гэтэл ерөөсөө л энгийн ах уу одоо хувийн хийж байгаа зүйлээс л уран гарч байгаа шүү дээ. Та энийг бүр ингээд нарийн тайлбарлаад өгвөл. Яг хөө миний хувьд бол зүгээр бүтээмжийг яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг талаар хэрвээ ярих юм бол төвлөрөл гэдэг зүйл хамгийн чухал. Одоо бизнес дээр тэр хувь хүний аж амьдрал дээр ч тэр төвлөрөлтэй байж ижил одоо ахин дэвшин. Тэгэхээр миний одоо өөрийн амьдралтаа ч бай бизнестэй ч баримталдаг зарчим нь ерөөсөө л сайн төвлөрөх ёстой. Төвлөрнө гэдэг нь ерөөсөө олон зүйл хийх тухай ерөөсөө биш. Нэг цөөн зүйлээ айгу чанартай гүнд нь орж хийх. Тэр ирээрээ нөгөө шийдвэрлэж байгаа асуудлууд нь гүн болох тусмаа орлогын хэмжээ нэмэгдэнэ л гэсэн. Одоо тухайлбал сошиал медиа маркетингийн үйлчилгээнүүд зах зээл дээр зөндөө байж байгаа. За үнэлгээ нэг сая 500 гэдэг ч юм уу те. Тэр бол илүү өнгөн хэсэг дээр нь л байна гэсэн үг л те. Пост хийчдэг, тийм сурчлагыг нь явуулцдаг. Яг энэ чиглэлээр илүү гүн төвшөнд очих юм бол тэгэл цагийн үлс нь саяас эхэлж байгаа шүү дээ. Бүр үнэлгээ нь бол дээшээ сарын гүйцэтгэл одоо гэрээний үнийн дүн бол 10-аас дээш сая болоод явдаг ч юм уу те. Тэгэхээр альва нэг асуудлыг илүү гүнд нь орж шийдэх чадамжтай болох тусам орлого нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй. Ингийн тулд яах юм бэ гэхэлэр нэг ур чадвар дээр нэг зүйл дээр л аягуулсан төвлөрөх хэрэгтэй. Ингэж ижил амжилт гарна гэдэг ийм бодолтой байдаг. Одоо бүр мэрэгшиж нөгөө нэг ийм үг өгдөг шүү дээ одоо чи хамгийн сайн чаддаг юмараа л одоо бизнес эхлүүл. Хүний чаддаг юм ерөөсөө хүнийг л аврах шүү. Ямар ч үедгээд
ярьж байдаг. Тэгэхээр зэрэг одоо бас ер нь яг бүтээмж гэдэг чи одоо тэгэл нөгөө зардлаа хэмнээд цаг хугацаагаа хэмнээд тэгээд өөрхөн чаддаг юм бол бас бүр давуу тал тийм ээ. Тэгээд богино хугацаанд үр дүнтэй байж иж ингэснээрээ бүтээмж өөрөө бизнесийн нөгөө орлогыг өсгөхийн одоо үндсэн хөшүүрэг болно гэж ойлгож болох уу? Яг зөв. Тэгэхээр та одоо мастер багшийн хувьд ер нь одоо манай яг энэ одоогийн нөхцөл байдалд манай Монголын нөхцөл байдалд одоо гарааны бизнес эрхлэгчид одоо хувийн бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд гээд энийг жоохон дэлгэрэнгүй ингээд зааглаж яриад ямар бэрхшээлтэй тулгараад байна. Яг одоо энэ үе бол эдийн засгийн бас хэцүү сорилттой тулгарч байгаа үед их олон байна шүү дээ. Олон шалтгаант зүйлүүд байгаад байна. Энэ дээр одоо та багш хүний хувьд юу гэж зөвлөмөр байна? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Ямар эрсдлээс одоо яаж хамгаалвал яг энэ одоо эдийн засгийн хэцүү дээр нь инфляц 2 оронтой тоонд орсон энэ үед бол бид нар бизнесээ аж ахуйн нэгжүүдээ бол аварч гарч болох бай. За ерөөсөө бизнесийн хамгийн чухал зүйл бол нөхцөл байдлыг л мэдрэх хэрэгтэй. Тухайлбал одоо хувь хүнч төр альва юмс зүйл бүгдээрээ л нөхцөл байдлын дор өндөрч идэг тий. Тэгэхээр нөхцөл байдлын нэг бол эзэн байх, нэг бол одоо боолн болох. Тэгээ ийм л хоёр сонголт байж байгаа. Тэгэхээр бизнесийн нөхцөл байдлын тухайд ярих юм бол одоо бидний сайн мэдэх нөгөө макро түвшний олон хүчин зүйлүүд байна л да. Эдийн засаг, улс төр, геополитик гэл одоо тийм гэл тэ. Тэгэл эдгээр зүйлүүдийг л аягүй сайн судалж харж явах хэрэгтэй. Тухайлбал би бол далаатай зөвлөлтгийн аливаа зах зээлийг тэгээд зах зээл гэдэг бол далаа. Тэгээд бизнес бол тухайн далаа төвж байгаа юм онгоц байхгүй хөлбөмбөц. За бизнес эрхлэгч одоо өвнөр буюу эзэн бол тухайн онгоцны одоо гол капитан чиглүүлэгч байдаг. Тэгэхээр одоо тухайн нөхцөл байдлыг өөрчилж мэдрээд буюу тэр алсад харагдж байгаа цаг агаартай сүлэлтэд ямар давлгаа ирэх гээд байна вэ гэдгийг л харж тэр давлгаанаас өрсөө зөв барил авахыг л стратеги гэдэг юм л та. Хэрвээ тэр давлгаанд одоо урьдчилж хараагүй байж байгаа цогтдох юм бол яаж амьд үлдэх вэ гэдэг талаар бодсоор байгаа л тэгэл бүх мөнгө хөрнөөцөө тарамдуулсаар байгаа дуустдаг. Тэгэхээр хэмжээ хамаагүй ерөөсөө тэр стартап байна уу дэлж байгаа том бизнесүүд нь байна уу хамаагүй ер нь нөхцөл байдлыг л аягүй сайн мэдэрч харж ах хэвээр. Тэгээ өөрчилж байрлал эзэлнэ гэдгийг л одоо стратеги гэдэг юм шүү дээ. Тэгэхээр стратеги одоо нөгөө түрүүн хоёулаа ярьжсэн төвлөрөл гэдэг тухайд стратеги бол бас гол шин чанар нь тухгүй сонголт их буюу хувилбарууд байгаа. Тэрэн дундаас за ганцыг нь сонгоод түн дээрээ төвлөрөх тухай ойлголт. Юу хийхээс юу хийхгүйгээ лөө одоо сонгох гэх юм уу? Тийм ойлголт байдаг. Тэгэхээр нэг л байршлаа аваад тэрэн дээрээ ажиллана л гэсэн үг л дээ. Тэгээ одоо нөгөө он чухал зорилгодоо төвлөрөх гэл байдаг шүү дээ. Одоо манайхан бол сайн мэдэх бах та гүйцэтгэлийн одоо 4 зарчим байдаг тийм ээ. Гүйцэтгэлийн сахилга бот гээд ч байдаг. Олон гайхалтай бас ийм зөвлөгөө сайхан номнууд дээр бол байдаг. Тэгэхээр төвлөрөл хэрэгтэй гэж байна. Гэхдээ одоо нөгөө борлуулалт, орлого, ашиг одоо юу гэдгийг эн чинь ингээл бизнес өсөх гэдэг ер нь ингээд нэг иймэрхүү зарчмаар яваад бид эцсийн мөчтөл ерөөсөө ашиг олох гол бизнесээ өргөжүүлэх гэл байгаа шүү дээ. Тэгээ одоо би нөгөө сая одоогийн нөхцөлд одоо тэгээд яг юун дээр нь төвлөрөх үү? За юуг одоо энэ нөхцөл байдлыг яаж мэдрэх үү гэдгийг бүр нарийн та нэг жишээ дурдж байгаад хэлээд өгч. Үндсэндээ одоо стратегийн 4 асуулт байдаг. Энд бол бүх бизнес хариулах хэрэгтэй. Юун төрөнд бол хаана гэж юм л. Тухайлбал одоо аливаа зах зээл дотроо олон категориудаас бүрддэг байх нь л. Тухайлбал аяллаа бизнес байлаа гэж бодоход дотоодын аялал, за гадаад аялал, амралт аялал, эрүүл мэндийн аялал, бизнесийн аялал гэдэг олон категориуд хуваагдана гэсэн. Эдгээрээс өөрийнхөө нөөц, за өгдөлтөй хамгийн сайн ажиллаж чадах тэр зах зээлийг сонгоод эхлэх хэрэгтэй. Дараагаар нь хин гэж тийм. Тэр сонгосон зах зээл за тухайлбал бизнес аялал байлаа. Тэр бизнес аялал дундаа хинлүү юм бэ гэдэг. Хинлүү чиглэлтэй гэдэг. Одоо бол өмнөх цаг үетэй харьцуулбал хамаагүй илүү шинэлэг бөгөөд үр дүнтэй сегментлдэг буюу бүлгэлдэг аргачлалууд гараад ирчихсэн. Тэрний нэг нь бол энэ jobs to be done гэж юм л. Хэрэглэгчийг хүн ам зүй буюу иргэний үнэлэхээр нь огт одоо бүлэглэхээ болсон. Тэр бол асар хоцрогдсон, хойноо ямар ч ашигламжгүй
үр дүнгүй байдаг. Jobs to be done гэдэг нь бол энгийнээр тухайн хүн танаа бүтээгдэхүүн үйлчлэгийг ашиглаж ямар зорилгот хүрэх гээд байгаа юм бэ гэдэг тухай. Тэгээ энэгээр нь бүлэглэх нь өөрөө цаашдын маркетинг коммуникац центртэй маш үнэлэхүү том нөлөөнүүдийг үзүүлж идэг. Тэгээ үр ашигтай болгож идэг ийм зүйлтэй. Тухайлбал одоо зарим нь бизнесэд хэлмээр байгаа, зарим нь бол шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг тухайн аяллаар явж судалмаар байгаа гэдэг ч юм уу. Альсвал зарим нь өөрийн брэндээ эхлүүлмээр байгаа гэдэг ч юм уу. Тэгээ ингээд нөгөө үндсэн язгуур зорилгыг нь ойлгох юм бол тийшээ чиглэсэн өвдөлтийн цэглүүнд хатах сурчлагаанууд, контентууд гэл ингээл ийм логик тест дараалтаа явуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр алхам тутамдаа л ерөөсөө сонголтууд хийгээд байна гэсэн. Энэ дөрвөн сонголтын эцэст бол тэгэл төвлөрөл бий болж байгаа юм л та. Энгийнээр. Тэгээ дараа нь бол нөгөө яагаад гэдэг асуулт байна. Тэгээ яагаад тэр хүмүүс судалдаж явах хэрэгтэй юм. Хүчтэй шалтгаан байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй манайх бол одоо анхдагч энтер гэдэг ч юм уу те хинт ч хэрэглэгч талтаа бол огтоос хамаагүй шүү дээ. Тэр албан ёсны байна уу, анхдагч байна уу, хин байна те хамаагүй. Тэр илүү бизнесийн хүчин зүйл талтаа ямар давуу тал байгаа. Илүү хурдан байдаг ч юм. Энэ нөгөө маркетингаас шалтгаалх уу, үл шалтгаална уу? Юу? Одоо саяны энэ хэрэглэгчид одоо худалдаж авах тэр үн цэнийг бий болгоод хэрэглэгчид одоо яг ямар зорилготой худалдаж авах нь гэдэг чинь. Энэ тэрийг ойлгохын тулд ерөөсөө тухайн салбар ямар өрсөлдөөний хүчин зүйлүүд байна гэдгийг харах хэрэгтэй. Тэр хүчин зүйлүүд дээр л том ялгарлал үүсгэж тэрэн дээр шалтгаан өгч явах хэрэгтэй гэсэн үг. За энгийнээр бол за үйлчлэгээ, хурд одоо өөр юу гэдэг нь аялал дээр бол одоо аяллаа үн мөн байдаг ч юм уу те ингээд тодорхой бүх бизнесийн зах зээлүүд, салбарууд тодорхой хүчин зүйлүүдийн хүрээнд өрсөлдөж байгаа. Эднэрээс аль нэг дээр нь илүү одоо төвлөрсөн байдлаар шалтгаанаа боловсруулвал илүү өндөр үр дүнтэй. Одоо наазахын жишээг бол манай академи гол өгдөг үн цэнийн санал гэх юм бол эксперт багш нар гэдэг байдаг. Тэгэхээр зах зээл дээр буюу одоо энэ академи боловсролын чиглэлээр суралцахад хамгийн чухал хүчин зүйл нь юу юм бэ? Багштай. Тэр багш дээр нь л хамгийн одоо өндөр. Тийм багшаас авах мэдээллүүд бол одоо маш том үн цэний. Тэгээ өндөр төвлөрлийг бий болгож гол шалтгаанаа тэрэн дээр өгдөг байхгүй. Тэгээд цаашдаа явуулж байгаа тэр коммуникац буюу харилцаа, өгж байгаа агуулга мессежүүд бүгд энэ дээр төвлөрсөн байдаг. Тэгээ энийг олон давтамжтай өгөөд эхлэхлээр хүмүүс нөгөө үлдээх гэж байгаа зүйл нь илүү тодорхой болж юм л та. Олон давтамжтай байх нь хамгийн чухал. Энийг олон хийж байгаа бүх зүйлүүд дээр шингээж хийж ойлгохтон л та. Одоо ер нь дижитал орчинд 7-оос 21 удаа хүн хард сонсч ийж хэмээн яг юу өгөх гээд байгаа юм бэ гэдэг талаар дүнж сонирхож ойлгож эхэлж идэг, awareness үүсэж идэг. Тийм ер нь альва нэг юм чинь дадал бүр ингэж мэрэгшүүлж өөртөө ингэж суулгаснаар одоо 1000 удаа 100000 удаа хийж өөрийн бүр юм болчихдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан юм арга дадал байна тийм ээ. Тэгэхээр одоо байгууллагын тэр бүтээмж одоо энэ бизнесийн өсөлт орлогоо өснө нэмэгдүүлэх эцсийн зүгээр ашигла авах гээд байгаа шүү дээ. Бүх юм үр дүнгээр хэмжигдэнэ. Гэхдээ одоо юу гэдэг байгууллагын тэр ажилтан байгууллагын өөрийнх нь одоо тэр ажилтны бүтээмж байгууллагын бүтээмж хоёр салшгүй холбоотой шүү дээ. Тэгэхдээ ажилтны бүтээмжээс одоо шалтгаалсан одоо үр дүн, үр ашиг, ач холбогдол бол чухал байж таараа. Тэгэхээр энэ ажилтны тэр бүтээмж гэдгийг зөвхөн ур чадвартай нөөц боловсон хүчнийг хэлэх үү? Одоо ур чадваржуулж, мэрэгшүүлж, ёс зүйдээр нь үндэслэлсэн ч юм уу ингэж ажилд авсан хүний одоо тэгж сурах нь зүг байдаг юм. Аль нь одоо их бүтээмжтэй одоо ажилтан гэх юм. За яг хүн бүрийн бизнес эрхлэгч бүрийн бас үзэл бодол философи ондоо байх л та. Миний одоо зөвлөдөг зүйл бол ажилтан гэхээсээ илүү тэр ноу хау систем дээр л төвлөрөх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ямар ч ур чадвартай ажилтан байлаа за зарим нь сул байж болно, зарим нь үнэмлэх ур чадвартай байж болно. Гэхдээ нэгэн төвшөнд ажиллах уц тийм системийг бий болгох нь өөрөө тухайн бизнесийн жинхэнэ бүтээмж хэмжүүрэн болов л гэж би бол хардаг. Яа тэгэхээр өндөр ур чадвартай хүн гараад явчихлаар тэр нэлээд том функц хэсгийг хариуцдаг байлаа гэж бодлоо. Тэгээ одоо ч манай Монголын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Дундаж эргэлтийн урд 6 сар байгаа шүү дээ. 6 сар ажиллал гарч ийн тэ. Тэгэхээр тэрийг сургаад, найдаад, хайрлаад одоо ингэ яваад байх юм бол хизээ гарах нь мэдгэдэг. Угаасаа тэр ч бас зөв шүү дээ. Тэ илүү цалин үйл санал болгож, илүү боломж харагдчихвал унал бол тэгэл хүн явна.
Тэгэхээр хүн лүү хөрөнгө оруулалт хийхээсээ илүүтэйгээр миний хувьд бол know how тэр систем лөө ямар ч ур чадвартай орж ирсэн ижил нэг юм ажилтдаг байх. Одоо энийг бол дэмждэг том давалгаа гараад ирсэн байгаа нь хиймэл оюун болоод байна л та. Хиймэл оюун бол ажлыг автоматжуулж байна. Одоо AI agent гэхэд тодорхой давтагддаг ажлуудыг хүний оролцоогүйгээр гүйцэтгэдэг ийм дижитал ажилтнууд гараад ирчлээ. За манайх бол энэ чиглэлээр бас сургалт үйлчилгээнүүдийг үзүүлдэг бодит бизнесийн одоо үр дүнгууд бас гараад явж байгаа юм кейсүүд бас олон байна л та. Тийм яг AI хиймэл оюухан гэдэг дээр ярихаар зэрэг одоо яг хоёулын дараагийн сэдвэргүй шилжих өмнө би таныг яагаад одоо AI энэ агентлагаа одоо үүсгэн байгуулсан юм бэ? Хизээ үүсгэн байгуулсан? Үүсгэн байгуулснаас хойш одоо ямар сургалт, ямар ур чадвар үүдэг, ямар насны ямар хүмүүст бас өгөөд байна энэ талаараа ярив. Тэгээд дараа нь хоёлаа бизнес их бас нэг энэ хиймэл оюухан дах энэ өгөгдөл сайхан энэ технологийн талаар ярив тийм ээ. За. За, Actema яагаад байгуулах болсон бэ гэхэлэр айгүй энгийн. Би анх бол хүний нөөцийн платформ үүсгэн байгуулах юм зорилготой ажиллаад төслөө боловсруулад тооцооллоо хийгээд нэлээд өндөр хөрөнгө оруулалт шаардлагатай болчихсон л та. Тэгээд хөрөнгө оруулалтууд хайгаад явж байхад ер нь юу ойлгосон бэ гэхэлэр олон хүмүүстэй уулзаад олон хүний нөөцүүдтэй уулзаад явж байхад гол асуудал нь ерөөсөө би бол хүний нөөцийн платформоор дамжуулаад ажилуулгачулаа ажилтны хоёрыг холбоод тэгээд нэг юм үнцэн бүтээх гэдэг нь л та. Гэтэл нөгөө нэг талдаа эрэлт байгаад байдаг буюу ажил олгогч нь хүмүүс хайгаад байдаг. Нөгөө талдаа нийлүүлэлт нь байхгүй байгааг л олж анзаарсан байхгүй. Хүний нөөц нийлүүлэх гэдээсэн чинь хүний нөөцүүд нь гадагшаа явцсан юм байна. Дийлэнх юм те. Тэгэхээр хүний нөөц бэлддэг болох нь юун төрөнд хамгийн чухал асуудал байгаа даа юм байна. Чадварлаг хүний нөөц. Тэгээд яагаад гэдэг нь бол ерөөсөө тэр л те. Хүний нөөцийг чадварлаг. Манай 2024 онд байгуулагдсан. Одоо бол 2 жил гаруй үйл ажиллагаа явуулаад 500 гаруй оюутныг сургад төгсгсөн байна. Тэгээ манайх технологийн чиглэлээр нь ховор мэрэгчлүүдийг эзэмшүүлдэг ийм Actem байгаа. Data analyst, хиймэл оюуны одоо AI agent хөгжүүлэгч, за стратегийн дижитал маркетинг, IT business analyst гэх үндсэн ийм 4 мэрэгчлэлээр мэрэгжил эзэмшүүлдэг. Тэгээ манайхан бол төгсгөөсөө өмнө 80 гаруй өгн ажлын байранд хамрагдсан байдаг ийм амжилттай одоо ажиллаж байгаа. Ер нь Actem боловсролын байгууллагын гол хэмжүүр бол хідүүн ороод хідэн яг ажлын байрны зуучлагтаа цалин цуухаа өсөөд хүссэн зорилготой хүрээд гарч байгаа юм бэ гэдэг бол хамгийн том хэмжүүр. Бас том тоо шүү дээ. 24 он одоо 27 энэ 500 хүн гэдэг чинь энэ бас том тоо байна. Тэгэхээр цаашдаа амжилттай байх нь дамжиггүй. Нөгөө л энэ бизнест одоо бараг л одоо ингээд нэг шинэ 90 үе. За дэлхийн нийтээр орлоо тэгээ хиймэл оюухан одоо маш олон төрлийн дижитал шилжилтүүд. За тэгээд бүр ингээд бизнес эдийн засаг руу орох юм бол одоо бүх юм дэлхийн уур амьсгалаас шалтгаалаад маш олон өөрчлөлт, ногоон шилжилт одоо ногоон бизнес гэдэг ингээд нэр төрлөж өөр боллоо. Одоо хэрэгжүүлэх алхам бизнесийнхаа нөгөө ашиг орлого борлуулалтаа өсөх арга нь хүртэл одоо автоматжуулаад одоо хиймэл оюухан дээр суурилсан одоо ийм сайхан одоо шинэ үед орж ийн л да. Тэгэхээр одоо танах яг энэ саяны таны хэлсэн тэр хүний нөөц талдаа яг тэр бэлтгэж анхнаас нь одоо яг л энэ чиглэлээр бэлтэж ийн гэдэг чинь айгүй сайн одоо маш том хөрөнгө оруулалт байна шүү дээ. Тэгээд ер нь энэ хиймэл оюухан за мэдээж хиймэл оюуханыг одоо хүн болгон мэдж байгаа шүү дээ. Энд чинь нэг эд шид биш те. Энд тэндээс ингээл ямар эд шидээр бий болгож байхгүй маш том одоо хүний бүтээсэн оюухан дээр суйрлагдсан тэр мэдээлэл өгөгдөл дата энэ дээр суйрлсан тэр зүйл дээр бид бүхэн хийх гэж байгаа өөрийнхөө одоо зорилгод нийцсэн тэр бүтээгдэхүүн одоо юу гэдгийг бүх таамаглал шинжилгээ судалгаа дүн шинжилгээ гэдэг бүх юмаа ингээд маш хялбар богино хугацаанд үр дүнтэй бодитоор тэрэн дээрээ шийдвэр гаргах төвшний одоо энэ зүйлийг одоо би хиймэл оюухан гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энийг одоо бас ингээд заах хүүхэд залуус одоо баг биднээс илүү айхтар мэдээлэлтэй болоод бас ингээд сураад байгаад байна л да бэлтгэгдээд байна. Гэтэл яг Монголын одоо ихэнх бизнес эрхлэгчид одоо хуваарай бизнес эрхлэгчид за аж ахуйн нэгжид бол арай өөр юм том югаараа сургалтаа аваад мэрэгчлэтнүүдээрээ бас ингээд ажиллаад болоод байна. Миний одоо бас энэ нэвтрүүлгийн гол зорилго бол одоо хувийн бизнес эрхлэгчид маш их байна. Тий, хуваарайч гэсэндээ энийг ашиглаад
үр дүнтэй одоо хувийн бизнес эрхэлж ирсэн бол жидүү болох хэмжээний тэ жидүү бол дараа нэг томоохон аж ахуйн нэгж болох ч юм уу энд одоо цаг хугацааг товчилж маш их үр дүн өгөх болов гэж бодоод байгаа. Та яг энэ дээр ямар бодолтой явдаг? Нэлийн дэлгэрэнгүй яриад гэж. За одоо олон оролцогч тал байна л та. За энэ улс засгийн газар, хувь хүн, бизнес гээл те. Олон оролцогч талуудаас хамгийн их энэ хиймэл оюунаар дамжуулаад үр ашиг хүртэж болох үс нь өөрөө хувь хүн байхгүй. Одоо бол хизээ-хизээнээсээ илүүтэй одоо хувийнхаа бизнесийг эхлүүлэх энэ чиглэлд бол хамгийн өндөр боломжтой ийм цаг үе. Яагаад тэгэхээр өмнө нь бол янз бүрийн мэдэхгүй асуудлууд гарахад заавал нэг хүнтэй уулзаал ингээл асуух, альсвал Google-ээс сайлт хийгээл, YouTube-ээс сайлт хийгээл их хугацаа зарцуулдаг байсан. Одоо бол хиймэл оюун бол тэр Google дээр ч байж байгаа, YouTube дээр ч байж байгаа бүх өгөгдлүүдийг нэгтгэхэд дундаас нь хариулт гаргаж өгöd учраас олныг харьцуулаад бас дундаас нэг нэг энэ чиглэлийн юм байна гэдэг нэг нийлэн цаг зарцуулаад авах юм бол шаардлагагүй болсон гэсэн үг. Нөгөө талдаа олон функцүүдийг бас оруулж болж байна л доо. Одоо жишээлбэл маркетинг дээр тактикийн төвшний буюу гүйцэтгэлийн төвшний бүх ил зүйл дээр хиймэл оюун бол ороод ирчихсэн. Агуулгыг нь бий болохоос ахуулаад видео зургийг нь генератлэх дээр гаргаж ирэх дээр хүртэл одоо бий болчихсон. Тэгэхээр заавал нөгөө дизайн аягаал ингээл суудаг, цаг зарцуулдаг, хин нэгний гуйдаг ийм байх бол шаардлагагүй болчихлоо л доо. Тэгэхээр хиймэл оюундаа өөрөө контекст буюу нөхцөл байдал өгдлөө сайн өгч яагаад үүн дээрээ сүрлээд зорилгоо яг сайн тодорхойлол ингээл ажиллах юм бол заавал одоо олон хүний дэмжлэг тусалцаа шаардлагагүйгээр бие даасан ганцаараа хүртэл бизнес эхлүүлэх боломжтой. Тэгээ одоо ганц одоо бие хүний бизнес бас цэцгэлээд байна шүү дээ. Тэгэхэд бол тэгэхээр манад энэ дээр яг гол нь ингээд тэрийг одоо эзэмшиж, тэрийг сурах, тэрэнд суралцах, тэрийг өөртөө одоо зөв шийдвэр гаргаж цааш ашиглах дээрээ хаанг ч юм уу эсвэл зарим нь ингээд одоо их томоор бодоод тах шиг байгаа юм л да. Ингээд эсвэл нэг юм хараад хуулбарлах гэдэг юм ч гэдэг юм уу те. Ингээд нэг ойлголтын зөрүү байгаад байгаа. Тэгээд танаа одоо байгуулга бол бас энэ лөө чиглүүлж өгч сургаж ингэж өгдөг юм байна шүү дээ. Тэгээд яг энэ дайлбанд хэлэхэд бол бас нэлээ одоо хувийн бизнес эрхлэгчид маань богино хугацаанд бодит үр дүнтэй, ашиг орлоготой. Тэгээ өөрөө ашиг орлоготой байж бас эдийн засгийн үр өгөөж бас улс орондоо ч гэсэн адилхан холбоотой хэмжээг өгдөн шүү дээ. Тэгж хэлэх гээд байна. Одоо наацхийн жишээ нь одоо бизнесийн байгууллага дээр хиймэл оюуныг ашиглаад яаж ажлаа автоматжуулж одоо бүтээмжийг нэмэгдүүлж болж ийн вэ гэхээр second brain гэдэг ойлголт байна. Тэр нь болохоор яг хоёр дахь тарих гэсэн үг. Тухайлбал хөдий тарихтай ижилхэн яг тодорхой тухайн компани өгөгдлүүд, мэдээллүүдийг бүгдийг нь оруулаад ойлгуулсан. Тэгээд бүх нөгөө бизнесийн дэд бүтцүүд, нэгжүүдийг ингээд тус-тусад нь маркетинг санхүү, одоо бизнес хөгжил, үр хөвөдийн үйл ажиллагаа борлуулалт гэдээ бүгдийг нь нэг чигт ингээд тавьчихсан байж байгаа. Яг тэгэнгүүтээ аль нэг дээр одоо гол бизнесийн асуудал бол яадаг вэ гэхээр маркетинг дээр нэг акц хийгдлээ. Тэнгүүд бус функцүүдэд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг нөлөөлөл нь их тодорхойгүй байдаг. Ямар асуудал хаана гараад байгаа гэдэг нь тодорхойгүй байдаг. Энийг л одоо нэг дороос удиртаад маркетинг дээр акц хийгдлээ. Бусан дээр нь яаж нөлөөлж байгааг нэгэн чигт нэг хянах самраас харах боломжтой болгож байгаа бол асар том тийм давуу тал. Гэтэ энийг бол код бичгүүр гэж шүү. Одоо бэлэн мэдгэж байгаа түүл буюу багаж хэрэгслүүдийг ашиглаад. Тэгэхээр энэ бизнесийн салбарч тэр хувь хүн дээрч тэр одоо бол оргил цаг үе. Одоо энэ функцүүдээс танаа акцент дээр юун дээр алийг илүү төлөхөө одоо сонирхол суралцаад байна. За яг хүмүүс бол янз бүр. Яг код бичихгүйгээр одоо мэдгэж байгаа бэлэн төлөвлүүдийг ашиглаад бизнесээ автоматжуулан бүтээмжийг өсгөнө гэдэг. Энэ дээр бол яг дийлэнхний явж байна л та. Тэгэхээр код бичихгүйгээр өөрөө нэлээ их юм сурахгүйгээр шууд хийчихнэ гэхээр хүмүүст их амар байх шиг байна. Бүр илүү гүнд нь жинхэнэ одоо дижитал ажилтан бүтээгээд одоо бүр хамааралгүй болгоё гэвэл яалчгүй код бичиж өөрийнхөө хэрэгцээнд суурилуулна л та. Тэгэхгүй бол нөгөө no coding төлөвч чинь болохоор бэлэн төлөвч чинь тодорхой нэг масс зориулсан буюу за яг энийг ийм л хэрэгцээг хангана гэж жоохон баригдмал байдаг талдаа. За энэ дийлэнх нь бол энэ код бичихгүйгээр бэлэн төлөвүүд ашиглаад яаж автоматжуулах вэ? Тэр ч бас хялбар би ч гэсэн бас тэгээ сонгочихмоор л одоо миний насны хүмүүс одоо тэгж бодно шүү дээ. Гэхдээ та алийн зөвлөх үү?
За яг үе шатл юм да. Мэдээж эхлээд хэрэгэлд сурах нь бол зайлшгүй хэрэг. Ямар ч байсан хэрэглэхэд бол буруудах юм байхгүй үрдүнтэй гэхдээ нэг юм байгаа тий. Тэр код бичгүүгээр бэлэн төлөвүүдийг нь ашиглаад эхлээд хэрэглээ сурцсан тэр. Дараа нь бол илүү гүн түвшинд нь бүр энэ чиглэлээр ажиллая. Энэ чиглэлээр одоо бизнесээ үнэлэхүү агсан түвшинд автоматжуулъя гэж ивэл зайлшгүй л одоо Python гэдэг програмчлалын хэл дээр нь суралцаад өөрөө кодо бичдэг болж иж тэр хүссэн хэмжээндээ хүссэн функц автоматжуул. Тэ энэ ч одоо нөгөө бизнесийн тогтвортой өсөлт хөгжил те бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангаад өөрт одоо юу гэдгийг итгэлтэй бас их бодиттой зөв шийдвэр гаргахад нэлээд чухал штэ. Тий, тийм болохоор зэрэг би яагаад ингэж хэлээд байна гэхлээр зэрэг одоо маш олон хүмүүс ингээд зүгээр залхуурдаг юм эсвэл одоо нэг хин технологи энийг сурна гэдэг чинь ерөөс яаж ашиглаж хэрэгжүүлэх ингээд нэг маш хол юм бодоод идэг байхгүй юу. Тийм болохоор зэрэг тэгдгүүн байна шүү одоо тэр юуг таныг бүр дэлгэрэнгүй сайхан яриад өгөөч гэдэг байгаа нь тэр. Ер нь техник технологийн одоо 90 үе төрөний хэлснээр бол маш олон юм өөрчлөгдөж байна нэгдүгээр. Хоёрдугаар энэ ерөөсөө өөрчлөх хурдцтай яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр бизнест одоо хэмэл оюун ухаан орж ирснээрээ бас л хурдцтай явж байгаагийн хэрээр эн чинь өөрөө технологич бас хурдцтай өснө дэвжин цаашдаа одоо ингээд роботсон одоо юу гэдгийг ингээл шилжилт ороод ирнэ л дээ. Тэгэхээр зэрэг л ялгаа байхгүй ашигласнаар бизнес өсөлт тэгвэл хурдан эдийн засгийн үр ашиг хурдан авах ч гэдэг ийм асуудлууд байгаа. За одоо хоёлаа ингээд битэрийг нэг иймэрхүү ярихаар хүмүүс ингээд за нэг онл яриад ингээд хаана байгаа бизнес ийм тийм гэл байж байна. Яг өнөөгийн нөхцөлд одоо өнөөгийн зах зээлийн яг одоо энэ үед бол бизнес эдийн засаг бас хэцүү байх шиг байна лээ. Ер нь ингээд гар дээр мөнгө байхгүй байна, борлуулалт хийхдэггүй байна. Бүтээгдэхүүн чанартай байгаа ч гэсэн ер нь бүтээгдэхүүн чанартай байгаа ч гэсэн ингээд борлуулалт өсөхгүй байвал юун дээр нөгөө таны хэлснээр төвлөрч ажиллаж анхаарах хэрэгтэй юм бэ? Бүтээгдэхүүн чанартай гэдгийг яг өөрсдөө чанартай гэж бодоод байна уу? Хэрэглэгч үнэхээр чанартай гэж хүлээж авч яах уу гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Гэхдээ одоо бид нар бол бүтээгдэхүүнээ сэтгэлээсээ ээж чанартай л гэж ойлгоод байдаг. Хэрэглэгч талтай ямар байгаагаа эхлээд судлаад үзэх хэрэгтэй. Үнэхээр чанартай бүтээгдэхүүн бол тэгэл гол асуудал нь магадгүй хүмүүст хүрэхгүй гэж бол. Тийм. Үнэхээр чанартай болвол тэгэл явна л та. Тэгээ энэ одоо нэг нийтлэг юм байгаад байгаа байхгүй юу? Одоо энэ зах дээгүүрөө бас ингээд энэ юу лээ? Сандэй гэдэг ингээс бас судалгаа хийгээд хүмүүстэй уулзаж явсан юм бас ингээд нэг нэвтрүүлгийн за ямар сэдвээр ярих вэ хөө гэдэг ингээд явж хахад бол хүмүүс одоо миний таньдаг хүмүүс бас зөндөө шүү дээ 20 30 жил ингээд үйлдвэрлэл хэрхэлсэн урд нь хизээч ийм байдал харж байгаагүй одоо гүйлгээ том муу байна нөгөө тэгэр үйлдвэрлэлийн нөгөө бүтээгдэхүүн хоорондын аж ахуйн нэгжүүдийн хоорондын нөгөө материалын өгөө авааны одоо асуудал за тэгэл бүр цаашлал ер нь хүн болгол хэрэглээний зээлтэй асуудалтай байгаа шүү дээ энэ болгон ч одоо ямар нэгэн байдлаар эдийн засаг санхүү мөнгө борлуулалт тааруу байгааг бүгд л ингээд харж мэдж байгаа учраас нэг ямар нэгэн юм байна даа л гэж бодоод байгаа. Та багш хүний хувьд яг одоо энийг юун дээр яг төвлөрч энэ нь болохгүй байна гэж хараад. Яг хэрвээ борлуулалт нь буураад байгаа бол ямар хүчин зүйл нөлөөдөл байгаа юм бэ гэдгийг л эхлээд олж тогтоох хэрэгтэй. Би бол яг хэлсэн бэ гэхээр юун төрөнд зах зээлээ харна. Нийтээрээ үнэхээр худалдан авалт уг зах зээл дээр буураад байна уу гэдгийг харах хэрэгтэй. Аль эсвэл ганц өөрөө муудаад байгаа мó гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. За энэний дараагаар бол угаасаа одоо эдийн засгийн байдал хүнд байгаа хүмүүсийн худалдан авах чадвар муу байна. Тэгэхээр энэ цаг үед бол дундаж бизнесүүд бол бүгдээрээ байхгүй болно л гэсэн үг л дээ. Маш хэцүү болно гэсэн үг энэ дээр. Хэмд болон нөгөө үнцийн санал болгодог тодорхой хүчтэй шалтгаан санал болгодог ийм бизнесүүд л үлдэн. Тэгэхээр нэгсэндээ бол цаг хугацааны шалгарал гэх юм уу да тий. Энэ бол тэгээд хэсэг хугацаанд уу? За одоо тэрийг өстө сайн хэлж мэдэхгүй байна тий. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой өөрчлөлтгүй тий. Тий тэндээс шалтгаалах. Тэгэхээр нэг юм давтамжууд байдаг л та. Тэгээ яагаад үнцэнтэй одоо өндөр үнэлгээтэй гэсэн үг штэ тийм бүтээгдэхүүн. Нэг бол маш хямд хоёр үлдээд дундч нь алга болно гэхэлэр энэ одоо ямар шалтгаантай дундч их олон тоогоор олон хүн тэр үйлдвэрлэгч юм уу одоо байгаад байна уу? Одоо энгийнээр бол ингээл альва хямралын үед таач бич адилхан одоо гар дээр ирж байгаа орж байгаа орлого янз бүр мөнгө төгрөг багасхад бол
химнэж болохуц, төвчж болохуц зардлуудаа төвчж эхэлнэ л дээ. За тэгэнгүүтээ цаашлах юм бол хоёр дахь түвшинд нь авах арга хэмжээ болвол за зайлшгүй зарцуулах хэвээр дээрээ тэгэхээр чанартайг нэг болвол авъя, нэг болвол илүү хямдын сонгож. Ингэж л энэ зарчим дээр тулгуурлаад. За тэгвэл за бизнес эрхлэгч үндэсний үйлдвэрлэгчид. За ингээл одоо бүгд л мэдээж хэрэг эхэлсэн үйл ажиллагаа явагдал зарим нэг нь бол яг ингээд болоод нэр төрлөө өөрчлөөд ч юм ингээл явдаг байх. Ихэнх газрууд бол яг ийм үед нэр төрөл бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлээд ингээд нэг явахгүй байх л гэж бодож байна л да. Гэтэ гадаад зах зээл дээр юм одоогийн байдлаар манай монголч бас айгүй олон сайхан төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэдэг юм л да. Нөгөө түрүүний миний ярьжсэн уур амьсгалын өөрчлөлтийг одоо бас дэлхийн нийтээр нэг стандарт тогтоогоод ногоон шилжилт, ногоон одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ногоон одоо юу гэдгийг санхүүжилт олгоно тэгээд экспортод гаргана. Дэлхийн нэг стандарт одоо юу гэдэг шаардал тэрийг одоо бид нар хангаж чадчихвэл экспортод гаргаснараа бас зах зээлээ тэлхий боломжууд бас гарч илээ. Энэ нь одоо сая хэрэгжиж ирсэн бас Евразийн төрийн юу хэлэлцээрийн дүнгээр одоо эхэлж ш манайх нь Орос руу гаргаад. За тэгтэл бид одоо мэдээлэл одоо мэдлэг юм болгоноос айгаад байдаг. Он чин татврын тэглэхийн тэглэлчээл заримд нь баг оногдуулчаал ингэж байгаа шүү дээ. Гэтэл тэнд их маш том зах зээл байгаа даа байхгүй юу? Тэгэхээр одоо л эхэлж байгаа энэ байдалд одоо хувийн бизнес эрхлэгчид ямар бэлтгэлтэй яаж энэ гадны зээлд зах зээлд гарахын тулд юунаас эхэлж баг багаар юм уу эсвэл одоо нөгөө гадны орчинд гарч холбоо сүлбээ тогтоож гэдэг юм уу ямар нэгэн процессын дараалж гэдэг юм уу ийм юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Тэг энгийнээр бол бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Тэгэхээр тухайн чиглэлээр ганцхан өөрөө тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд явдаг байх гэж байхгүй. Хэдий одоо дотоодын үйлдвэрлэлч гэсэн. Бүс ямар нэгэн аяга юу ч байдгийн те. Бүгдэрэн дээр нь өрсөлдөгч байж байгаа. Тэгэхээр бие засаад буюу эхлээд нэг тодорхой төвлөрөлтөө өөрийн гэсэн шингэсэн тэр брендингийн онцлогтой тим болцсныхоо дараагаар бол одоо бизнесээ илүү систем болгох чиглэл рүү нь яваад за ингээд урдах ажиллаа л ерөн сайн игээд явж яхад тэгээд илүү сайнуудыг нь сонгоол гадагш нь гарах байлгүйтэй тий дотооддоо борлогдохгүй байгаа юм чи ерөөсөө тэгэл нөгөө тэр эхлээд юмдаа хүрэгэж хүлээхгүйгээр шууд экспортод гаргаа ингээд зоригтой ч юм уу ингээд яж болохгүй юу тийм боломж байхгүй шүү дээ судалгаагаа хийх юм бэ эхлээд тэгээд ер нь тодорхой үе шаттай байх хэрэгтэй шүү дээ. Эндээс зарагдахгүй байгаа юм яаж гадна очиод зарагдах уу те. Тэгээ бас яг гадны зах зээл дээр гарья гэхэд энэ төрийн дэмжлэг л айгүй чухал байх л та. Тэр хоёр засгийн газрынх нь хооронд хийж байгаа байгуулж байгаа гэрээ тэр юмнуудаас л шалтгаалдаг байлгүй. Тэр жахаа хийгдсэн одоо хэрэгжээд эхэлцэл явж байна л да 22-наас. За энэ далимд би бас нөгөө бүтээгдэхүүнийг экспортод гаргах талаас айгүй олон боломжтой манадад хөдөө аж ахуйн мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд идэг штэ. Тэр тал дээр айгүй санаа зовж явжээдгийн. Тэгэл одоо бас сэдвээсээ хазаалаа болчихлоо. Тэгээ манай бас сонсогчд бас мэдээд авчин үз тийм ээ. За одоо тэгэхээр зэрэг хоёлаа би одоо энэ залуучууд бизнес эрхлэхэд за залуучуудад одоо энэ стартап одоо гарааны бизнес эрхлэх гэж байгаа залуучууд ч гэдэг юм ихэнхдээ одоо яг тань шиг тэ ингээд одоо хиймэл оюун ухааны орчин цагийн ноу-хау технологийн ч гэдэг юм уу иймэрхүү сургалт судалгаа эсвэл маркетингийн албадууд их байгуулагдаад иймэрхүү бизнес эрхлээд байна л да. Тэгэхээр за ер нь энэс гадна нөгөө хийж чаддаг юмараа бизнес босгох гэж байгаа тэр залуучуудад хандаж хэлэхэд ер нь аль аль нь л адилхан шүү дээ бизнес ингээд яг одоо бизнес мэдээж маш их хөрөнгө оруулалт мөнгө төгрөгөөр босно гэвэл одоо хэцүү хүлээх болно. Гэхдээ хөрөнгө оруулалт багтаагаар зардал багтаагаар нөгөө бүтээмжтэй байдлаар үр ашигтай ийм одоо сайхан бизнес хиймээр байдаг. Одоо энэ зах зээлд жоохон тийм ийм л нэг бизнес хийчихвэл та бол одоо тэдэн жилийн дараа ийм ашигтай ажилландаа энэ л ирээдүйтэй ч гэдэг юм уу. Тэгээ тийм нэг ийм нүгсөв үлдчихв байгаа бизнес санаа юу вэ? За яг шууд одоо тийм зах зээл гэд хэлэх юм надад бол алга. Тийм боломжууд бол асар их байгаа. Зөндөө байгаа. Тэгэхээр яг би
бол өөр дээр жишээ авахад өөрийнхөө өгдөл төр сүрсэн бизнес хийвэл илүү бусдаас ялгарч те асар том давуу тал болно гэсэн үг чи угаасаа байглаасаа тэрийг арай илүү хийж чаддсан юм чинь. Нэгдүгээрт хоёрдугаарт бол хөрөнгө оруулалтын зардал арай багтаа бизнесээс эхэлсэн дээр. Тэгэхээр хөрөнгө оруулалт энэ хоёр зарчмыг л баримтлал юу хийж болох вэ гэж харах хэрэгтэй. Тэрнээс биш одоо зах зээлийн хэмжээ харж байгаад орно гэвэл хэцүү шттэ. Тэгэхээр нэгдүгээрт өөрийнхөө өгдөл төр сүрлсэн миний сайн хийж чаддаг юм юу вэ? Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын зардал багтаа буюу хүнээс их хамааралгүй тийм эрхлэх боломжтой бизнесийн салбар юу вэ гэдгийг л харах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо өгдөл төр сүрлээгүй өөрөө сайн хийж чаддгүй зүйл рүүгээ орохлоор яадаг вэ гэхээр дампуурах магадлал бол асар их өснө. Надаглал одоо асар олон үйлчлэгээний байгууллагууд жил болгон байгуулагддаг те 10-аас 8 эхний жилдээ дампуурдаг гэдэг юм тооцоо байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр юу болоод байна вэ гэхээр үүсгэн байгуулж байгаа хүн нэг болвол тоогооч, нэг болвол өөрөө сайн менежер байх хэрэгтэй байхгүй. Тэгж өөрөө төвлөрч, энерги зарцуулж, тэгжиж л ялваа юм амжилтанд хүрнэ л дээ. Өөрөө их хөдөлмөрлж хийж гэсэн. Яг зөв. Та хүн болгон өгөгдөл өөр байгаа, хүн болгоны чаддаг юм өөр байгаа, хүн болгонд одоо тэгтээ манайх ч ингээд зарим нь бол ингээд бие бинийгээ дагаал хуйлардаг тал байдаг шүү дээ. Одоо тэгээд юу л вэ? Бараа вэ? Эрэлт хэрэгцээтэй бараанч байгаа л бах бас ямар ч илүүдэлтэй бараа маш их болчиход байна. Ер нь дэлхийн нийтээр энэ барааны илүүдэлтэй болчиход байгаа юм. Тэгэхээр одоо бизнесийн эхлэр зэрэг нэг юм бараа зардаг юм бодоод байгаа учраас би ингээд ийм санаа оноо юу вэ хин нэгэнд бас нэг юу өгч хэмсэл гэж бодоод байгаа. Тэгтээ хүн болгон бас за би юу чаддаг үгүйч мэддгүү юм байдаг штэ. Тий. Тэгэхээр зэрэг одоо нийтлэг одоо энэ хиймэл оюун ухаанаа шиг л аач тийм ээ. Ийм сургалтуудад сурж сургалт гэснээс танах чаа юу нууц шил одоо төлбөр мөлбөр хэр үнэтэй байх вэ? За манай төлбөр бол дунджаар 5 сая төгрөг байдаг. Энийг нөгөө ирээдүйд үүсэх одоо үнцэнтэй харьцуулах юм бол яг үндэ манад нэг за 4-5 сарын хугацаанд суралцж байгаа төгсөж гараал нэг 2 сарын хугацаанд болох ийм л үнэлтэй. Тэгэхээр одоо нөгөө хөрөнгө оруулалт хийгээд тэрний өгөөжтэй харьцуулах юм бол их бага боломжийн дүн гэсэн үг. Сургалтаар 5 сар байдаг юм тий? Тийм 4-5 сарын хугацаатай яг мэргэжил олгодог гэсэн. Одоо бол намрын эсэлтэн авцсан уу? Одоо яг эхэлсэн юм. За. Одоо 9 сарын дунд ямар ангил үүдэг гинэ? AI agent developer буюу одоо хиймэл оюун хөгжүүлэгч гэж байна. За data analyst гэдэг одоо маш эрэлттэй байгаа, цаашдаач байх юм мэргэжил байна. За стратегийн дижитал маркетинг буюу одоо та бид хоёрын яриад байгаа сэдвтэй холбоотой үйл дата юм мэргэжил бас байна. Илүү бизнес эрхлэгч талтай альсвал одоо нэг компани удирдлага маркетингийн захирлуулыг зорж байгаа ч юм уу тийм хүмүүст илүү тохиромжтой. За тэгээ IT бизнес аналист гэдэг маш ховор шин тутам юм бас мэргэжил байгаа. Тэгээ IT төслийг илүү амжилттай болох тал дээр гүүр нь болж одоо инженер бол орчуулагч нь болж ажилладаг гэх юм уу. Тэгээ ийм дөрвөн чиглэлийн мэргэжлэр манайх бол эсэлт аваад ажлын байранд зоочилж өгдөг гэсэн үг. Ирээдүйд үнцэнтэй мэргэжлүүд гэж ойлгож байна. Яг зөв. За тэгвэл одоо бид нөгөө барааны илүүдэлтэй гэл ингээл нөгөө бизнес юу яхад ингэж ярьсан шүү дээ. Гэхдээ альва одоо зарим юм гэдгийн сул талыг боломж болгох боломжууд бас байдаг тийм үү. Тэгэхээр та багш хүний хувьд бол одоо яг ингээд багш нар бол одоо та нар маш олон бас шавнараа бэлдээд гаргасан судалгаа их байгаа олон тооны өөр өөрсдийнхөө бас нөгөө өгөгдөл суурилсан мэдлэг боловсралтай ийм багш нар байгаа даа хэл та. Би танаа бас багш нарын нэрийг харж ирсэн тэгээд. Тэгэхээр зэрэг одоо бид за болохгүй юм бол мэдээ зөндөл байгаа. Гэхдээ боломжийг юу нь яаж бий болгодог юм бэ? Султгалыг нөгөө бас амжилт болгож эрэг талаас нь харах өнцгөө болгоод ингээд хэрэгжүүлдэгтэй адил яаж боломжийг юу нь бүрдүүлж болдгийг одоо бизнесийн боломж гэсэн. Тий, бизнесийн боломжууд. Яг хөө тэр боломжийг эхлээд олж харах нь л их чухал байх л та. Дараа нь тэр боломжийг одоо бийжүүлж олж авах. Тэр ур чадвар, тэр нөөц нь байх хэрэгтэй байх л та. Би бол тэгж л бодож байна. Та бизнестэй юу?
Одоо энэс гадна өөр бизнестэй юу? Тийм манай Nomadab гэдэг аяллаа бизнес аялал гэдэг юм компани байгаа. Тийм. Аяллаа бизнес тэгвэл ирээдүйтэй л гэсэн үг тийм ээ? Тийм бас аяллаа даалгавар одоо дотоод аяллыг бол засгийн газраас аюу сайн дэмжиж шүү дээ. Тэр компани талтаа бол татвар янз бүрийн юмны хөнгөлтүүдийг олгож байна. Зээл одоо дэмжлэг туслах. Тэгээ энэ зуны байдлаар харахад бол бас гадаадаас илүү бас дотоод аялал жуулчлал ерөөсөө тэгэл нэг зуны 2 3 одоо ч үргэлжлэж ил байна шүү дээ. Тий маш их чухал. Угаасаа дотоод аялал жуулчлал бол маш олон чиглэлээр цаашдаа ч өргөжлөх байх. Гэхдээ бид нар бас ер нь ингээд альва бизнест би өөрөө л тэгж боддог байхгүй. Бас миний өөрийн л хувийн бодол. Айгуу хувийн бэлтгэл их сайн байх хэрэгтэй юм шиг байгаа. Нөгөө гүйцэтгэлийн сахилга баттай байж аж бизнест бас нэг амжилт олох, өсөж хөгжих гэсэн зүйлүүд өгдөг шүү дээ. Айгуу сайхан тийм номнууд ч зөндөө байдаг. Гэвтэл бэлтгэлгүйгээр нэг аялал жуулчлалын компани байгуулчаал за ямар ч байсан тийшээ явна гэчихэл ингээд ядаж нэг нойлгүйгээр ч юм уу эхлээд ингээд явчаад дундаасаа ингээд бас болдог тал бий. Тэнгүүдээ нэг дутуу юунаасаа болоод өөйн бүтэхгүй юм байна гэл ингээд хайшдаг ч юм уу. За би энийг яагаад асуусан гэхээр зэрэг альва бизнес нэг их үүсвэрээс орлоготой байх юм бол бас асуудалтай, эрсдэлтэй одоо эдийн засгийн хямралын үед ч юм уу нөхцөл байдал ямар ч болох юм лээ муу тал руугаа эргэх юм бол тэндээс бас айгүй том эрсдэл хүлээж одоо болох магадлалтай тийм ээ. Тэгэхээр та за өөрийнхөө хүчин чадал тохируулсан нэг их үүсвэрээс яах юм хоёр их үүсвэрээс хэдэж байж болно шүү дээ уг нь бол тий. Гэхдээ бидэнд одоо яг бидний нөхцөлд залуучууд ч гэдэг юм уу одоо ер нь ингээд 2 3 юм зэрэг хийхэд ч одоо ингээд самгард нэнтэр гэдэг идэг шүү дээ. Та бол одоо сая өөрөө ингээд 2 лаб бизнес дахиад байгаа юу? 2 л байгаа. Тэгэхээр зэрэг их олон их үүсвэрээс орлоготой бай гэдгийг яаж тайлбарлаж хэлэх вэ манай сонсогчдод? За яг хоо би 2 бизнес хийгээд явж байгаа эдий ч гэсэн категори яг нөгөө чиглэл нь бол бизнес гэдэг нэг л юм л явж байгаа. Тийм энэ дээр л төвлөрөөд явдаг. За олон орлоготой орлогын их өсвөртэй байх тал дээр бол боломжтой үйл ер нь тийшэл чиглэсэн зүгээр болов гэж харж байна тийм. Ажлынх одоо үндсэн 9-6 цагийн ажилтай байлахт үүнийхээ хажуугаар ур чадвар дээрээ суйрлаад нөгөө фриланс гэдэг ойлголт байдаг шүү дээ. Чөлөөт ажилтан буюу ур чадвар дээрээ суйрлаад нэг тодорхой хөв хүн компанид ажлууд хийж өгдөг тийм. Тэгээ ингэж нөгөө үндсэн цалингаасаа гадна яаж илүү орлоготой байх вэ гэдэг чиглэлд ерөөсөө бүгд нэр явахгүй бол бас болохгүй болоод шүү дээ. Харин тийш ер нь бол чиглэж исэн зүгээр байх. Гэхдээ ер нь хамгийн сайн үйлбэр бол өөрөө бизнес эрхлэх шүү дээ. Одоо төрийн байгууллагын ажилтан ч юм уу одоо цагийн ажилтан хүмүүс бас ингээд та бол цалингийн хэмжээ дундаж бас гадарж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо заавал одоо бас ингээд нэг нэмэлт орлоготой хоёр дахь их үүсвэрээ ингээд хайдаг хүмүүс. Хайгаад бас ингээд тэр болгон цаг зав нь гарахгүй ажил амжихгүй ингээд бас болохгүй юм зөндөл идэг л да. Тэгэхээр яг тийм нөхдүүд ч өөрсдөө нөгөө өгөгдөл дээрээ суурилсан гэдэг илүү цагаар одоо юу гэдгийг заад сургах янз янзыгээл ингээд байдаг шүү дээ. Одоо энэ өдөржин ажилласан хүмүүсээ ингээд орой бас нэмэлт ажил хийгээл явлаа. Нөгөө бүтээмж гэдэг юм чинь энэ дээр одоо аль нэгэнд нь үгүй болчих юм шүү. Бүтээмжтэй байж чадахгүй ингээд. Яг одоо жишээлбэл маркетингийн чиглэлээр ажилладаг нэг компанид одоо менежерээр ажилладаг байлаа гэхэд үүнийхээ хажуугаар үндсэн ажлаа бол хийчихэж байгаа. Тэг илүү гарч байгаа тэр цагнда нэмэлтээр орлого олоход бол бас бүтээмжээ ашиглаад орлогоо нэмэгдүүлж ийн л гэсэн санаа шүү дээ. Маркетинг үндсэн чиглэлээс ондоо чиглэлээр ингээл яваад байвал хэцүү байх л та. Самгардна гэсэн үг шүү дээ. Нэг бизнес эрхлэмж хоёлоо маркетингийн тал дээр та бас одоо манай бизнес эрхлэгчдэд бас нэг зөвлөгөө өгөөч те. Ер нь одоо энэ маркетингийн маш олон цогц үйлчилгээнүүд бий болсон байгаа шүү дээ. Янз бүрийн л одоо багцын үйлчилгээ одоо юу гэдгийг хувь одоо бүр янз бүрээр байна. Контентын бүтээж өгөх, контентын санааг нь гаргах, өөрсдөө нөгөө чадахгүй хүмүүсээ химэл оюуханаар нь тодорхойлно, нөгөө зөв чиглэлийн олоод тэрүүгээр нь хийчих гэдэг юм уу. Танах бол бас энэ маркетингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Тэг манайх маркетинг болоод бизнесийн за технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм. Бас чиглэл бий. Маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгөх
өгөх юм бол тийм. Яг нь дилинг бизнес эрхлэгч нар ийм байдаг. Өөрсдөө таалагдж байгаа юм бус ч гэсэн таална гэж боддог. Буюу нэг урд очиод нэг бүтээгдэхүүн оруулаад ирдэг нэг аяг ч юм уу. Тэгээд маркетинг одоо хийгдэх хэрэгтэй гэж боддог. Буюу нэг маркетер төр очиод за энийг зармаар байна гэж эхэлдэг. За энэ бол нөгөө мурдхын азгаа гэдэг шиг те. Ерөөсөө сүрэн асар буруу байна гэсэн үг. Тэгэхээр эхлээд тэр аяг борлуулъя альва нэг имийг одоо оруулж ирэл зарьяал гэж наандаж бодоход тэндээс ахуулаад маркетингийн үйл ажиллагаа эхэлж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо ямар боломжууд байгаа юм. Аль зах зээл дээр орох юм, өрсөлдөгчийнх нь одоо цар хүрээ, чадамж хэр юм, түүний орхитуулсан орон зай юу вэ? Эдрээс яаж ялгарх юм те. Тэгэхээр одоо маркетинг ер нь бизнесийн гол суурч нь ерөөсөө ялгарл шүү дээ. Ялгарл. Тэгэхээр дийлэнх нь ялгарлыг юу гэж ойлгодог вэ гэхээр арай илүү хийхийг ялгарл гэж ойлгоод байдаг. Буюу одоо маш энгийнээр бол одоо нэг эмэгтэйд аюу сайн боллоо л мэдээж тэрний хажууд бол бас нэг өрсөлдөгч байгаа тийм үү. Тэгэхээр нөхөр юу гэж боддог вэ гэхээр тэр өрсөлдөгч бол ийм урт гой үстэй байна. Би тэгвэл илүү урт гой шар үстэй байя. Гэхдээ энэ бол ялгарл биш байхгүй. Халдсан байх хэрэгтэй гэсэн үг те. Тэгжиж ялгарл бол. Тэр энэ хөгжилтэй жишээ эдий ч гэсэн гол суурь нь бол ерөөсөө юм. Нэг тодорхой зах зээл дээр за энэ өрсөлдөгч нэг бүтээгдэхүүнээ за 10 минутанд хүргээд байгаа юм. Би нэг 12 болгоно. Энэ бол ялгарл гэж ойлгож эзэж болохгүй гэсэн үг. Тийм. Бяцхан жижиг сайжруулалтуудад бол хэрэглэгч мэдэрдэггүй те оошдгүй угаасаа л ингэх ёстой л гэж боддог. Тэгэхээр ямарваа нэгэн шин зүйлийг бий болгох хэрэгтэй л те тухайн салбарт. Маркетинг ч одоо тэгээд за яг хэрэглэгчд бүр одоо нэг маш ихээр н оруулж ирчихэд за одоо энэн дээр л нэг маркетингээ хийгээл ингээл зарчна гэл ингээл яг түрүүний хэлсэнтэй агаар нэг штэ. Гэтэл нөгөө хэрэглэгчд маань таны бүтээгдэхүүнийг би яг юунд зориулж те ямар үнцэнтэй гэж ямар ач холбогдолтой гэж тэгэж худалдаж авах хэрэгтэй юм бэ гэсэн одоо нэгс асуулт нэг иймэрхүү маягаар л тавьж байгаа шүү дээ те тэр чил одоо тэрэнд л одоо хурж чадсан юм хийжээж одоо маркетинг болж үр дүнтэй ашиг тийм болохоор нөгөө анханасаа хамтарч ажиллаад судалгаан дээр төвлөрөөд ингээл явах ах л гэж ойлгоод байгаа. Това бол яг эсэргээр нэгээд байгаа байхгүй. Одоо нэг бизнес чинь нэг юм хоёр хэсэг байна л та. Үнцнийг бүтээх болон үнцнийг хүргэх гэдэг. Тэгэхээр үнцнийг бүтээх дээр нь ерөөсөө маркетингээ оролцуулдаггүй. Яг хүргэх нь л маркетинг юм байна гэж ойлгодог. Яг нэг юм тодорхой нэг бүтээгдэхүүлчлэгээ гаргаад ирчлээ за одоо энийг хүргэх гэдэг. Яг үндэ маркетинг бол хэрэглэгчийг л судалдаг юм зүйл шүү дээ. Хэрэглэгчийн хүсэл зорилго, эсвэл өвдөлтийн цэг нь юу байгаа. Яавал илүү сайн энэ бүтээгдэхүүн түүний хэрэгцээндээ суурилж үнцийг бүтээх үү гэдгийг харж идэг, бодж идэг. За нөгөө талд бол мэдээж зах зээлийн том хүчин зүйлүүдийг бас харна тийм ээ. Тэгээ ийм хүнээ орхитуулаад огт оролцуулаагүй юм нэг бүтээгдэхүүнгээ гаргаад ирчдэг. Эцсийн бүлэгт бизнес юунаас мөнгө олох вэ? Хэрэглэгчээс л мөнгө олно тийм. Тэрийг эргүүлээ цалин цуугаа болгоод тарааж байршуулж байгаа шүү дээ. Мөнгө л олох гэж. Тэгэхээр ингээд сүрээрээ буруулчихэд идэг. Тэгэхээр маркетинг бол санаа анх бий уснаас ахуулаад хэрэгжиж эхлэх гэсэн. Тэгээ хүртэл бүхий л процесс дээр нь ордог. Бизнес санаагаа хүртэл зөвлөлдөн шүү дээ. Одоо нөгөө судалгаан дээр зах зээл ямар вүлээ. Гэтэл одоо ингээд хараа зарим маркетинг бол яг ингээд контентууд сошиалар гэл төрөл бүрээр байгаа л да. Харахаар азан таарад гэдэг юм уу? Азтайгаар зарим дэвтэ утга агуулга өгүүлж байгаа тэр өгүүлэмж тэр драматург байхгүй ч гэдэг юм янз янзын контентоор яг ганц нэг юм дээр нь дөрөлөд азан таарад бол ингээд шуурцсан юм байж байгаа. Гэхдээ энэ нөгөө цаашид явцгуулчихж байгаа байхгүй. Тогтвортой урт хугацаанд бизнесийн одоо нөгөө өрсөлдөхгүй иймэрхүү юмнууд бол зөндөө харагдаж байгаа нь. Гэтэл яг дараагийн удаад дахиад нөгөө маркетингдаа маш их мөнгө хайчдаг. Би яг тийм нөгөө жишээ харж ирсэн байхгүй. Тэгээд за нөгөө аз одоо тохиолдлоор ингэчлээ гэхгүй шүү дээ. Нөгөө маркетингийн баг нь одоо ямар ч хүмүүс байсан юм мэдэхгүй одоо тэгэнгүүт тэр хүмүүс бол за энэ маркетинг дээр арай нэг ийм сэдвэр арай ийм өгүүлэмжээр онцгүй ийцэн шүү гэж мэдээж хэлэхгүй. Тэгтэл дараагийн удаад маш их мөнгө орхиод хаяад вирус тэгээд нөгөө яг мэрэгжлийн бос
найруулга зүгээ тэр өгүүлэмжгүй тийм контентууд ч одоо ерөөсө нэг удаагийн л яг хуу тийм азны олч дараа нь нөгөө хүмүүсийг бол дампуурлсан л та маш их үлдэгдэлтэй нөгөө илүү талбараа гэдэг чи ерөөсө тэдэнд үлдчихсэн тийм тохиолдол байгаа. Тэгээ яг эндээс энийг зүгээр ягаад ярьж ийнө вөхлөр зэрэг маркетингийн байгууллагууд зөвлөх үйлчилгээнүүдийг бас сонголтын асуудал байгаа юм тийм ээ. Тэгэхээр одоо хэрвээ танай одоо байгууллагыг маркетингийн одоо тэгэр AI хиймэл оюун ухаанаар ч гэдэг юм уу энэ өгөгдөл дээрээ суурлаад судалгаа шинжилгээ хийгээд танад итгэж болох юм байна гэд ингээд одоо үйлчлэгээ авъя гэж бодвол яг юуг ч онцолж юу нь одоо нөгөө ялгарлуулж юу нь яг танаа нөгөө таны хэлснээр ялгарлуулж танахыг сонгож авах учиртай вэ? За ерөөсөө л ийм байдаг. Гол суурь нь бол манайх илүү стратеги дээр нь ажилладаг гэх юм. Одоо та сая дурдж чинь тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ боловсруулсан байгаа зүйлийг хүргэх дээр нь их алдаанууд гардаг гэж тийм. Тэд нар бол нөгөө ийм тухайн бизнес өөрөө ямар ч стратеггүй хэрэглэгч нь худалдаж явах шалтгаан буюу тэр үн цэний саналаа тодорхойлоогүй байгаа үед бас нэг тийм буруутгаад байх зүйл биш л те. Тэд нар бол одоо цээжинд орсон тий харагдж байгаа зүйлүүдээр л за ингээ яваад үз. Нөгөө барааг нь харж байгаа нэг санаа олдог байх л та. Тийм ингээ явчул яа тийм хүүхэн тоглуулчих гэл тий. Тэгээ нэг $100 бүүсэлчих гэл тэгэл тэрэн дундаас нэг нь онол ондог тий. Онохгүй бол тэгэл дампуурал дуустдаг ийм кейс жишээнүүд бол асар их л тий. Тэгэхээр гол бүр шалтгаан суурь нь юу байгаа юм бэ гэхээр стратеггүй л байна гэсэн. Стратеги гэдэг бол тэр дөрвөн асуултын нийлбэр гээл ойлгочихвол тий. Тэгээ тэр нь юу бий болгож юм бэ гэхээр төвлөрлийг бий болгож байгаа. Би нэг реклам бодоод инээ төрөд болдог. Зогсож байгаарай гэсэн. Рекламнуудад дарагдаад ирсэн. Одоо наад захын жишээ нөх юм бол коммуникац буюу яг маркетинг communication харилцаан дээр ямар асуудал алдаа гаргадаг вэ гэхээр тухайн бүтээгдэхүүний хангадаг хэрэгцээ гэж байгаа. Тэндээс илүү хэтрүүлдэг. Тухайлбал за би нэрийн дуртад явах бас нэг P байсан. Одоо чи баатруулж чаднаа гэдэг өрөө буюу таглайн. Тэр болвол ингэ бодхолоор нэг Масловын хэрэгцээний пирамид гэ байдаг шүү дээ. За тэр бол ийм 5 түвшинтэй. Тэгэхээр альва бүтээгдэхүүн үйлчлэгийн 5-ын аль нэг дээр л багтж байгаа байхгүй. P бол илүү одоо 1-2 дугаар түвшний ч юм уу тийм хэрэгцээ хангадаг бүтээгдэхүүн байгаа даа шүү дээ. Гэтэл нөгөө 5 дугаар түвшин буюу бүр оргил туршлагалуу тэмүүлэхтэй хүн өөрийнхөө хамгийн сайн хөлбөр болох тэрэн дээр авчиж бүтээгдэхүүнээ байршуулад байна гэсэн үг те. Чи баатруулж чадна. Тэгээ юу хэлээд ангаарсан P байх байхгүй. Тэгэхээр энэ л өөрөө гол суурь алдаа бол авчиж тэгээд хин ч ойлгохгүй хайхрахгүй тий юу хэлээд байгааг нь мэддэхгүй тий тэгэл тэрэн дээр зарцуулж байгаа тэр таглайн үгсийг ашиглаад хийж байгаа үйлдэл болгон тэгэл мөнгөө салхинд хийсгэж байна л гэсэн үг тий за ингээд инхцээ багш битэрийн ярилцлагын цаг дуусж байна. Тэгээ манай Спутник Монгол 92.5 радио урилгыг хүлээж авч одоо нэвтрүүлэгт манай хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Танай хамт олон танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүгд ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа.